Таны бичсэн нийтлэл, зурсан зураг, зохиосон шүлэг болгон хаа нэгтээ нийтлэгдэхийн тулд хэн нэгнээс зөвшөөрөл авдаг байсан бол яах вэ? Тэгвэл тэртээ 1982 онд хүмүүсийн гаргаж байгаа контент бүр төрөөс тэр дундаа хэвлэл утга зохиолыг хянах газар нэмэх байгууллагаар хянагддаг байж. Яг энэ үед энэ хүн хамгийн анхны шог зураг нийтлүүлж байжээ. Цаг хугацаа өнгөрөгдсөн асар олон зүйлс өөрчлөгдөж байна. Хэвлэл мэдээлэл, хотууд тээврийн хэрэгсэлгээд л. Тэгвэл яг энэ өөрчлөгдөн буй цаг хугацаанд нэг зүйлээ тууштай хийж байгаа хүмүүс цаг хугацааны амьд гэрч олон бидний дунд амьдарсаар байна. Тэгвэл яг одоо би та бүхэнд Монгол улсын хэвлэл мэдээллийн эрхчлөөний хувьсэл түүний амьд гэрч болсон нэг эрхмийг танилцуулах гэж байна. Сайн байцгаана уу? Шог зураач цогтой хоёр байна. Нэг ёсондоо тархины шүүлтүүр ажилтдаг социалист нийгмээс хойшоо цамдрын цогтой нийгмийн хин эрхэм мянган шог зургууд, шүүмжлэлт бүтээлүүдийг гарган нийгмийн олон асуудлуудыг бүтээлчээр хөнцөр. Хамгийн сонирхолтой нь түүний 20-30 жилийн өмнө зурсан зургуудаас одоо болтол утга агуулга төгс илэрхийлэх цаг нь хуучраагүй бүтээлүүд олон тааралтай. Өдгөө цогтойргоо болон түүний бүтээлүүд технологийн төвчлөлтөд зэрэгцэн сошиал медиа орчинд залуучуудад ардчилсан үзэл санааг тасралтгүй түгээсээр байгааг бид мэднэ. Социализмын үед одоо үзэл сурлалын цензуртай байсан тэр үед үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө нь бас хаалттай, хяналттай байсан тэр үед уран бүтээлээ одоо төрөж байсан хүний хувьд энэ нийгмийн бас болохгүй гэдэггүй дутуу гацуугийн зовлон жаргалыг сайн мэднэ. Социализм сайхан байсан гэж ярьдаг ийм залуучууд олширч байгааг би бас жоохон харамсч явдаг. Norg Stories-ийн хүү дугаараар бидний ойлгох ёстой зүйл бол хэвлэл мэдээллийн эрхчлөөгөө тодорхой хэмжээнд хааж, боомлуулж үзсэн хүмүүс одоо хүртэл бидний дунд амьдарсаар байна. Тийм ч учраас энэхүү эрхчлөөгөө хайрлан нэмэхийг уриалж байна.